өдрийн мэнд хүүхдүүдээ тэгээд өргөжлүүлээд бүгдээрээ цагийн утга учирын талаар бүгдээр үзье. Цаг ямар үхтэй ер нь байнга хоршиж явдаг вэ? За тэр талаараа бүгдээр үзээд бас нэг дасгал ажиллаад энэ цагуудыг бүгдээрээ сайхан ойлгоцгоё. За дэлгэц харагдаж байгаа ах тийм ээ. За ингэж за одоо дараагийнх нь энэ бүгдээрээ энэ цагийг харах юм бол энэ хараад цагийн хэлбэрүүд нь болохоор одоо цаг, энгийн өнгөрсөн цаг, энгийн ирээдүйн цаг, үргэлжлэх цаг, төгсөх цаг гэж байгаа. За энэ цагуудын утга нь яг ямарын, за ямар үгтэй ихэвчлэн хэрэглэгддэг вэ? За энэ үг байх юм бол за яг энэ цаг байна гэдэг бүгдээрээ энэ хичээлээрээ таньж мэдэж сурцгаая. За тэгвэл багш та нараас асууя. Энэ ямар цаг байна оюутан хүүхдүүд ээ? Та нарын харж байгаа энэ уншиж байгаа цаг? Present simple. Яг зөв. Present simple тийм ээ. Яг одоо цаг байна. Сайн байна. Яаж мэдвэ? Present simple tense байсан тийм ээ. За сайн байна. За тэгвэл present simple tense-ийг ямар үед хэрэглэдэг вүлээ? Байнга давтагддаг одоо тэгээд байгалийн хууль Яг зөв байна. За зүгтээ тийм ээ, үргэлж болдог. За тэгвэл энэ үг нь ерөөсөө энэ монгол хэлнээ бол даг, дэг, дог гэсэн үг байна тийм ээ. За энэ үгийн маань бол энэ даг, дэг, dog гэдэг үгийн маань найз нь бол үргэлж буюу тий always, usually, often гэдэг энэ usually, always гэдэг энэ үгнүүд бол даг, дэг, dog-ийн найз нахны тийм багаз. За тэгвэл дандаа хамт явдаг тийм ээ. За харах юм бол he always гэж нь always eats. Дандаа л 7 цаг 30 минутанд хоолоо иддэг байна шүү дээ. Ус бол 100 градустай л буцалдаг. Энэ бол байнгын үнэн юм өгүүлбэр юм тийм ээ. За байнга оршин тогтнодог ийм нөхцөл байдлыг илэрхийлээд хэлдэг байна. Сайн байна. За энэ ямар цаг вэ? Past simple. Яг зөв тийм ээ. Past simple tense. За past simple tense. За past simple tense-ийг ямар үед хэрэглэдэг вүлээ? өнгөрсөнд болсон үйл. Яг зөв. Өнгөрсөнд болсон үйл явдлыг тийм ээ. За яг тодорхой өнгөрсөнд нэг үйл явдал эхлээд тэгээд төгсчихсөн. Тийм ээ. Одоо бол энэ бол байхгүй, дууссан байна. Тэгэхээр та нар харах юм бол энэ дээр тэр яг яаж мэдв? Энэ үг нь болохоор ямар үгийг харуул та нар мэдчихэв нэг өнгөрсөн цаг байх юм байна гэдгийг. Last night. Last night яг зөв өнгөрсөн шөнө тийм ээ. Тэр 7:30-д оройн хоолой идсэн. За сайн байна. За тэгвэл энэ ямар цаг вэ? Future simple. Зөв. Энгийн өнгөрсөн ирээдүйн цаг байна. За ирээдүйн цагийг бид нэр юунд хэрэглэдэг вүлээ? Ирээдүйд баттай болох зүйлийн зүйл. Яг тэ ирээдүйд яг болох зүйл, яг баттай болох, тогтсон тэр цагтаа болох зүйлээр бид нэр хэрэглэдэг. За энэ цагийг бол ирээдүйн цаг гэдгийг та нар сайн олж харлаа тэ. Энэ үг нь өөрөө ямар үгэнд явж байна? Tomorrow яг маргааш гэдэг үг байна тийм ээ. 7:30 гэхэд тэр хоолой иднэ гэж. За энэ бол яг тэр тухайн цагт болох нэг зүйлийг илэрхийлж байгаа болох нь тодорхой энэ үг байна. За simple future tense. За тэгвэл бүгдээрээ энийг харъя. Энэ ямар цаг вэ? Past continuous. Continuous цаг байна тийм ээ. Past яг өнгөрсөн, өнгөрөн үргэлжлэх цаг байна. Past continuous tense. Very good. За тэгвэл энэ continuous tenses юм тийм ээ. Үргэлжилж байгаа цаг. Үргэлжилж байгаа цаг гэдгийг та нар яаж мэдв? ING хэлбэртэй үйл үг нь. Зөвтэй, сайн байна. За тэгэхээр энэ цаг нь нэг тодорхой нэг үйл явдал болоход тийм ээ. Тэр үйл явдал үргэлжилж байсныг харуулж байна. Тийм багаз particular time гэдэг нь хаана вэ?
яг тодорхой нэг цаг юм болж байхад гэж. Тэгвэл энэ өгүүлбэр дээр particular time нь хаана нэ? Нэг үйл явдал болоход нэг юм үргэлжилж исэн байна. Тэгвэл яг тэр цаг мөч нь хаана? Та нар юу гэж бодож байна? Particular time гэдэг нь энэ өгүүлбэр дээр хаана? Юу гэсэн бэ? За, яг тэр цагт нэг юм болоход нэг зүйл үргэлжилж исэн мэт. Тэр яг тэр цагт та нар юу гэж бодож байна энэ дээр? Өнгөрсөнд болсон нэг үйл явдал. Тодорхой цаг нь юу? Хаалганы хонх дуурсан. Оо, сайн байна. Хаалганы хонх дуурсан. The doorbell rang. Very good. Сайн байна, боён заяа. За, тэгэхэд яаж исэн бах маань? Энэний өмнө тэр яг хаалганы хонх дуурж явах мөчид юу болж исэн бэ гэхээр тэр хоолоо идэж сууж исэн бах нь ш, тийм ээ. За, энэ бол үргэлжилж байгаа цагийн хэлбэр байна. За, сайн байна. За, энэ цаг ямар цаг байна? Ямар нэртэй цаг байна? Past perfect. Тэр perfect tense юм тийм ээ. За, perfect tense-ийг ямар үед хэрэгэлдэг вүлээ? Perfect tense зөвтэй ямар үед хэрэгжилж байна? Та нар юу гэж ойлгодог? Perfect цагийг хизээ бид нар хэрэглэх хэрэгтэй вүлээ? Ямар үед бид нар хэрэгэлдэг ирнэ? Жилүүд алдаа гарах вэ гэхгүй санаа зовлтгүй хариулаарай. За, энэ өгүүлбэрийг харах юм бол юу болоод байна? Өнгөрсөнд нэг цаг болж байна те, цаг хугацаа өнгөрсөн болоход тэрнээс өмнө нэг юм болоод байна тийм ээ. За, тэгэхээр түүнийг ирэхэд тэр хоолоо идчихсэн байсан байх нь хийгээ дуусчихсан байна. За, тэгвэл ямар үйл явдлыг заадаг байх нь ер нь хизээ хэрэгэлдэг байх нь төгс цагийг present perfect ер нь perfect tense-ийг ер нь өөрөө энэ цаг нь ямар утгатай цаг юм болоо? Хизээ хэрэгэлдэг юм бол ер нь мэдхөө энэ цагийн талаар. За, тэгвэл бүгдээрээ харъя тийм ээ. За, ямар нэгэн үйл явдал юм уу цаг хугацаа үйл явдлаас өмнө ямар нэгэн үйл явдал болсон тохиолдолд эсвэл болох тохиолдолд хэрэгэлдэг байх нь тэр санааг хэлдэг байна. Тийм байгаа. Тэгэхээр ямар нэгэн цаг хугацаа юм уу үйл явдлаас өмнө нэг үйл явдал болох юм уу эсвэл болсон тохиолдол. За, тэгэхээр тийм байгаа сте тий. За, тэр эмэгтэйг ирэх үед яасан бах мөн? Ирэхээс өмнө тэр хоолой идчихсэн байсан байна шүү дээ. За, тэгвэл бүгдээрээ энэ цагуудыг илэрхийлдэг энэ үгнүүдийг бүгдээрээ харцгаая л да. Үгнүүд. За, энэ үг хизээ ямар цаг дээр хэрэгэлдэг вэ? Since гэдэг үг. Та нар ямар цаг дээр энийг хэрэглэхийг мэдэх вэ? Ямар цаг дээр хэрэглэгддэг вэ энэ үг? Perfect цаг дээр. Сайн байна. Маш сайн. Perfect цаг дээр хэлдэг те. За, тэгтээ perfect tenses to indicate particular time. Яг ямар хугацаанд хийгээд байгаа юм бэ гэдэг тэр цагийг тодорхой зааж өгдөг байна шүү дээ. Since гэдэг үг нь. Хөвчлэн бол төгс цаг дээр хэрэглэгддэг. Сайн байна. За, тэгвэл дараагийн цаг нь болохоор за энэ for гэдэг үг байна те. For. За, энэ for гэдэг үг хизээ хэрэглэгддэг үлээ? Бас ямар цаг дээр хэрэглэгддэг вэ? Тийм төгс цаг дээр тий perfect tense дээр бас хэрэглэдэг. Эсвэл or simple tenses энгийн цагууд дээр бас хэрэглэдэг. Гэхдээ хамгийн гол нь indicate the duration of time буюу хэдий хэрийн хугацаанд үргэлжлээд байгаа юм бэ гэдгийг харуулдаг тийм ээ. For 5 years юм уу, for 9 months юм уу гэж. За, тэгвэл дараагийн манай үг болохоор за yet гэдэг үг байна. За, энэ yet гэдэг үг бол бас ямар цаг дээр хэрэглэдэг вэ? За, yet-ийг бид нар present perfect цаг дээр хэлдэг шүү дээ. Perfect tenses дээр. Гэхдээ negative meanings буюу сөрөг утга агуулхад I haven't finished yet. Би арай хийж дуусаагүй байна. Үгүйсгэх өгүүлбэр дээр хэлдэг. За, I haven't submitted yet. Арай явуулаагүй байна шүү гэж.
За дараагийн маань үг болохоор already гэдэг үг нь. Already гэдэг үгийг бид нар ямар цаг дээр хэрэглэдэг вүлээ? За энэ дээр past яг зөв тий бас perfect tense дээр хэрэглэдэг. За энэ дээр гэхдээ хүүрнэх хэлбэр дээр I've already sent you an email. За би мэйл аль хэдийнэ явуулчихсан гэд хүүрнэх хэлбэр дээр хэрэглэдэг байна. Сайн байна. За дараагийн маань үг болохоор та бүхэнд харагдаж байгаа yesterday гэдэг үг байна тийм ээ. За энэ yesterday гэдэг үг ямар цаг дээр ер нь хэрэглэгдэж байна? Өнгөрсөн цаг тийм ээ. Өнгөрсөн цаг дээр хэрэглэж байна. Yesterday гэдэг үгийг хараад өнгөрсөн цаг байна гэдэг шууд харах хэрэгтэй. Past simple tense байна тийм ээ. Энэ ч өнгөрсөн байна. За тэгвэл дараагийн үг за today гэдэг энэ үг бол ямар үгэн дээр хэрэглэдэг юм бэ? Ямар цаг дээр? Today гэвэл present simple. Яг зөв одоо одоо цаг үү. Present continuous. Simple. Үгүй present tense дээр хэрэглэдэг байна. За тэгвэл энэ ямар үг гэж бодож байна та нар? За энэ үг нь болохоор ирээдүйн цаг дээр юм уу? Эсвэл одоо үргэлжлэж байгаа цаг дээр бас хэрэглэж болт юм байна. Гэхдээ энэ нь удахгүй ирээдүйд болох зүйлийн талаар хэлж байгаа. Энэ ямар үг гэж бодож байна та нар? Ирээдүйдтэй холбоотой одоо үргэлжилж байгаа. За энэ бол tomorrow буюу маргааш гэсэн үг нь. Тэ энэ бол мэдээж бид нар ирээдүйн цагийг заахад хэрэглэдэг. За дараагийн үг маань болохоор ямар үг вэ? За during гэдэг үг байна. During гэдэг үгийг бид нар ихэвчлэн ямар цаг дээр хэрэглэдэг вэ? During гэдэг үгийг ямар цаг дээр ирэн та нар хэрэглэдэг вэ? Юу гэж бодож байна? За энэ дэлгэцэн дээр харагдаж байна. Та нар бас харж байгаа хаа. Ер нь та нар during гэдэг үгийг зөндөө хэрэгжилж ирсэн байгаа. Ямар цаг дээр хэрэглэдэг вүлээ? During гэвэл Одоо цаг. За сайн байна тий. Одоо эсвэл энгийн юм уу эсвэл үргэлжлэх цаг дээр цаг хугацаа хэдийн хугацаанд үргэлжлэх юм бэ гэдгийг бол харуулдаг. За нэг их төгс цаг дээр бол нэг хэрэглээд байдаггүй байна. За тэгвэл дараагийн үг маань over the past few гэдэг үг байна. Over the past few гэдэг үгийг та нар харуул ер нь хизээ хэрэглэнэ гэж бодож байна. Over the past few. Өнгөрсөн юм лөө. Өнгөрсөн болоо гэж юм тийм ээ. За тэгвэл бид нар харцгаая. Энэ цаг нь present perfect tense дээр за өнгөрсөн хугацаанд тэр үйл явдал эхлээд одоо хүртэл үр дүн одоо хүртэл үргэлжилж байгаа энэ үед. За өнгөрсөн over the past few гэдэг нь бол төгсөх цаг дээр хэрэглэдэг байна. Ихэвчлэн. За дараагийн үг нь болохоор за үргэлж тохиолддог байнга давтагддаг зүйлийн талаар хэлдэг нэг үг байна. Та нар юу гэж бодож байна? Ямар үг гэж бодож байна? Та да? Ямар үг болоо? Байнга давтагддаг нэг зүйлийн талаар илэрхийлдэг нэг үг байна. Одоо цаг дээр илэрхийлдэг. За та нарын түрүү харсан usually буюу голдуу ихэвчлэн гэсэн үг байна тий. Голдуу ихэвчлэн гэсэн үг байх нэ. За тэгвэл дараагийн үгийг харвал энэ цаг нь за ихэвчлэн одоо үргэлжилж байгаа цаг дээр хэрэглэгддэг ямар үг вэ гэж болох вэ? Ямар үг вэ? Moment. За дахиад хэлээрэй буян заяа. Moment. At the moment гэсэн үг. За сайн байна. За тэгвэл яг зөв now тий at the moment now гэсэн. Яг одоо гэсэн үг. За сайн байна. За тэгвэл бүгдээрээ саяны энэ хэдэн үгнүүдийг энэ үгнүүд бол энэ цагийг ихэвчлэн заадаг юм аа гэсэн үгийг үтсэн. Одоо тэгвэл бүгдээрээ энэ өгүүлбэрээс за уншаад юу нэг одоо зөв байна уу энэ өгүүлбэр тийм ээ. За энэ дээр ажиллая. За since the 1960s гэдэг та бүхэн уншаарай. Тэн дээр ямар доголдол гарсан бэ та нарын бодлоор? За бидний сая үздсэн since гэдэг үг байна тий. Since гэдэг үг байна. За энийгээ бүгдээр харъя, доогор нь зуръя. За тэгээд энэ өгүүлбэр дээр юу алдаа гарсан бэ? Хэлэх оюутан байна уу?
A, B, C, D-гийн аль нь буруу вэ гэж юу агшаа? Тий, яг үнэ. A, B, C, D-гийн аль нь яг буруу байна гэдэг нь аль хаана алдаа байна? A, B юу? За тэгвэл бүгдээрээ хамт харцгаая тийм ээ. За энэ бол юу буруу байсан гэхээр цаган дээр буруу байсан байна. Тэгэхээр яасан гэхээр цагийн хувьд since гэдэг үг байгаа үед бол бид нэр төгсөх цаг байна гэдгийг бол мэдчихсэн. Гэтэл энэ дээр алдаа гарсан тийм ээ. Энгийн өнгөрсөн цаг байна. Өгүүлдээ харуул болох уу? За энд энэ өгүүлтий. Тэгэхээр цагийн хувьд алдаа гарсан. Тэгэхээр A, B, C, D-гийн аль нь нэр нь буруу ах нь? 1960 хойш сайн. A нэ тий 1960 оноос хойш гэж байна. Тэгэхээр became гэдэг бол ерөөсөө өнгөрчихсөн байна. Тэгэхээр энэний цагийн оронд ямар цаг байх байсан бэ нөө? Since гэдэг үг байгаа юм чи. За has юу гэсэн? Has үйл үг нь ямар үг байх вэ? Have become. За have become тий яг rock and roll гэхээр за баярлалаа. Rock and roll гэхээр have become болох нэ. За баярлалаа. Тэгэхээр энэ цагийн хувьд бол ерөөсө таахгүй хан. Тэрнээс шил rock and roll маш их одоо хүмүүсийн хүртэл болсон хөгжим болсон юм аа гэдэг тийм ээ. За тэгвэл хоёрдугаар өгүүлбэрийг бүгдээрээ хараад за A, B, C, D-гийн хаана алдаа гарсан байна гэдэг. За өгөө уншаарай. За энэ өгүүлбэр дээр хаана алдаатай өгүүлбэр байна? A, U, B, U, C, U, D, U. In 1992 гэдэг чинь хэдэн оны хэлээд байна? Энэ өнгөрсөн болсон байна уу? Эсвэл яг одоо болоод байгаа юу? Энэ болохоор яг ямар буруу. зөв байна. Энэ буруу байна те. Тэгвэл энэ ямар үг байх хэвтэй юм бэ? Яагаад буруу байгаа юм бол ер нь? Сайн байна. Яагаад буруу гэж бодож байна? Одоо цаг байна. Тийм байна тий. Яг одоо цаг, одоо төгссөн цагийг харуулсан байж яг одоо тийм байна гэх. Гэтэл эн чинь хэдэн оны хэлээд байна? 1992 оныг яриад шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол энгийн өнгөрсөн цаг байх байсан байна уу? Төгссөн цаг байх байсан байна уу? Одоо төгсөх үү эсвэл энгийн өнгөрсөн байх уу? Past simple ах уу? Past simple ах нь сайн байна. За тэгвэл ямар үг ах вэ? Past simple дээр ямар үг гэдэг вүлээ? Сайн байна атгандаа became болох нь шүү дээ тийм ээ. Цаг нь энэ үгтэйгээ тохирч зохицоог байх нь шүү дээ тийм ээ. За сайн байна. За тэгвэл одоо энэ нэг жишээн дээр бүгдээр ажиллая л да. Эхний энэ үгэн дээр энэ өгүүлбэр ер нь зөв байна уу, буруу байна уу гэдэг дээр бүгдээрээ шинжилгээ хий. За та нарын болоор энэ өгүүлбэр ер нь зөв өгүүлбэр байна уу, буруу өгүүлбэр байна уу? Нью-Йоркд ирсэн Карла ерөөсөө цаас хараг зөв өгүүлбэр байна тийм ээ. Сайн байна. За энэ бол correct. Тэгэхээр бүгдээрээ энэ өгүүлбэр зөв үү? Зөв. Зөв бол зөв, буруу бол яагаад вэ гэдээ алдаан дээр нь бүгдээрээ ажлын үнээс ашигсан. За энэ бол зөв өгүүлбэр байна. Сайн байна. За тэгвэл энэ дараагийн жишээг харуулах юм бол энэ жишээлбэл they live here since гэдэг 1942 оноос хойш энд амьдардаг. Тэгэхээр энэ бол алдаатай өгүүлбэр байна тий. Тэгэхээр live байхгүй have lived байх. Яагаад гэвэл үг маань бидний үздсэн ямар үг вэ? Since гэсэн үг байна тий. Since 1942 оноос хойш энд амьдарч байгаа. Тэгэхээр since гэдгийг харах юм бол энэ төгс цаг байх нь гээд. За энэ бол энгийн одоо цаг дээр байгаа энэ цагаа бүгдээрээ төгс цагаар ууршлах юм. Day байгаа учраас бүгдээрээ have lived гэж бичнэ. За энэ мэтлэнгээр бүгдээрээ дасгал ажиллаад явъя. Төхөө эднэ да. За бэлэн үү? За 3. За энэ дээр
Энэ өгүүлбэрийг ажиллаарай. Нэг нь энийг зөв байна уу, буруу байна уу? Хэрвээ буруу байвал зөв болгоё. Are going-ийн оронд gone. Вообще went. Оо зүгтэй тийм ээ. Сайн байна. Энэ заяа. За тэгэхээр энэ өгүүлбэрд бол yesterday байгаа учраас энэ бол буруу байх нь ш. Тэгэхээр went байх нэ. За буян зай зөв хэллээ. Уяа гэдгийн оронд сайн байна. За дараагийнх нь. Талын дээр нь зөв байна уу? Эсвэл алдаатай байна уу? Children of today. За. Today гэсэн мөртлөө had-ыг авсан байна. Оо яг зөв. Тэгэхээр today гэсэн ажиллахгүй ахын сайн байна тийм ээ. Today байгаа юм чинь энэний оронд юу байж болох вэ? Have. Today and the children маань ерөнхийдөө үнэндээ өнөөгийн хүүхдүүд боллоо ингэж байна гэдэг ерөөсөй байн болдог цаг. Тэгэхээр бүгдээр ямар цаг дээр хэрэглэх вэ? Have гэсэн багшаа. Have гэсэн үг. За compressor. За have нь болохоор арайхан. Тэгэхээр засаад бүгдээр өөрчлөе. Have арай биш байх нь. Тэгвэл юу болж өөрчлөгдөх вэ? Борол одоо Use. Оо яг зөв. Use ах нэ. За сайн байна. Яг бол today гэдэг үг байгаа учраас тий өнөөгийн хүүхдүүд одооны талаас ярьж байгаа учраас use ах нэ. Сайн байна. За цааш нь явъя. За энийг хийгэрэй хүүхдүүд. Онцлог үг нь аль вэ? За тэгээд ямар зах үг ах вэ? Энэ зөв үү эсвэл буруу юу? Хамгийн түрүүнд бүгдээрээ аль үгээ олж харах хэрэгтэй лээ? Last week. Ямар цаг болох вэ? Past simple. Оо тийм. Past simple гэвэл Went тийм үү? Were going. Оо яг үнэ тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол last week гэж байгаа учраас бүгдээрээ өнгөрсөн 7 хоногийн гэж хэлэх учраас энэ дээр went болох нь. За сайн. Americans everywhere went to the polls. За сонгуул өгөхөөр явсан байх нь шүү дээ. За сайн. За тэгвэл дараагийн засвал. За тэгвэл энэ дээр юу болох нь вэ? Энэ зөв байна уу эсвэл алдаатай байна уу? Зөвч байж болно. Бас алдаатай ч байж болно. За бидний танил ямар үг вэ энэ? Recently. Сүүлийн үед гэсэн үг байна. За сүүлийн үед нэг юм болоод байна. Ерөөсө уур амьсгалыг таахад хэцүү байна гэж чинь тий. Цаг агаарыг тааварлаж мэдэх аргагүй байна гэж чинь. За тэгвэл энэ дээр юу гэх вэ? Зүг байна уу энэ ерэн цаг? Төгс цагаар хэлэх нь зөв үү энэ? Буруу юу? Буруу. Буруу юу? Оо тийм үү. За тэгвэл буруу бол яагаад буруу болчих вэ? За буруу гэж юм тийм ээ. За зөвчөж болно. За тэгэхээр recently гэдэг энэ үгийг чи ерөнхийдөө ямар цаг дээр хэрэглэдэг вүлээ? Төгсөх цаг дээр хэрэглэдэг тийм ээ. За тэгэхээр энэ бол зөв байсан байна. За тэгэхээр зоригтойгоор ямар ч саний буруу юм болов зөв юм болов гэд бас бодох нь зөв. Зөв яагаад вэ гэхээр recently гэж байгаа учраас ойрын өдрүүдийг ойрын үед өнөө үед гэсэн утгаар хэлж байгаа учраас тий has been гэдэг нь зөв байна шүү. За 7 дээр бүгдээр ажиллая. За бүгдээрээ make нэ гэдэг идэвхтэй агаарэ. За энэ ер нь ямар цаг вэ? Өнгөрсөн цаг. Зөвхөн өнгөрсөн цаг байна тийм ээ? Simple past tense. За тэгвэл simple past tense дээр байгаа учраас бүгдээрээ хаана алдаа гарсан байх мөн? Энэ but we өнгөрсөн цаг дээр байх хэрэгтэй тий? Яг Modified.
Have modified болох нь сайн байна. Яагаад вэ? Өнгөрсөн одоо 7 хоногуудад тий over the past few weeks гэдэг бол бидний төрийн үндсэн past few гэдгийг бид нэр төгс цаг дээр хэвлэн. Тэгэхээр modify гэдэг үг энгийн одоо цаг дээр байгаа учраас энийг бүгдээрээ have modified болох нь. We have modified. Тэгэх юм бол зөв болох нь. Сайн байна. Тундаа хэлсэн үү? За дараагийнх нь. За энэ цаг зөв үү эсвэл буруу байна уу? За хариуллаад Микэ нээсэн тий атгандаа. За юу гэж хэлчихсэн бэ? Тэрэ. Зөвлөх гэж чинь. Зөв. Яжлаа тий. За зөв гэж бодож чинь зарим нь. When he called түүнийг ярих үед нэг юм болсон байх нь. Түүнийг ярих үед яасан байх нь? Би Ирсэн. ирсэн. Тэгэхээр өнгөрсөн he called гэдэг өнгөрсөн цаг байгаа учраас түүнийг өнгөрсөн залах үед би энэ болохоор яг одоо ирчгээд байгаа тий. Түүнийг өнгөрсөн залах үед би ирчихсэн байсан гэж юу гэж хэлэх вүлээ? Өнгөрсөн болсон зүйлээс үйл явдал өмнө нь болчихсон байх нь ш. Тэгэхээр ямар цаг дээр хэлэх вэ? Present perfect дээр хэлэх үү эсвэл past perfect дээр хэлэх үү? Past. За баярлалаа. Past. Тэгэхээр past гэвэл have маань юу болох вэ хүмүүс те? Had болно тийм ээ? За сайн байна. Тэгвэл I had just. За had байх нь. Ягаад тэгэхээр та нар нэг зүйлийг анхаараарай. Хэрвээ тэр өнгөрсөнд над руу ярих үед нь би аль хэдийнэ тийм юм хийчихсэн байгаа бол би had past perfect tense хэлнэ. Тийм ээ? Аль хэдийнэ тэгчихсэн байсан гэдэг. Тэгэхээр цаг нь одоо байна уу эсвэл өнгөрсөн байна уу гэдгээс хараарай. When гэж байгаа учраас тийм ээ? When he called өнгөрсөнд ярихад би тэгчихсэн байсан гэж байгаа учраас тэгнэ шүү. За сайн байна. За 9-ийг бүгдээр ажиллая. 9. Энэ зөв байна уу эсвэл буруу байна уу? Зөв үү буруу юу? Зөв. Зөв байна тийм ээ. За яг зөв ээ. За тэгэхээр түүнээс би яасан мессеж хүлээж авсан биш дөнгөр цай авлаа. Тэгээд би түнлөө 10 минутын дотор ярина гэж чинь тийм ээ. За сайн байна. Энэ бол зөв байх нэ. За дараагийнх нь энэ өгүүлбэрийг бүгдээрээ ажиллая. За та нарын танил үг хаана явж байна гэж нүдаа? Usually. За тэгвэл Eat болох юм шиг зүгээр. болно тийм ээ. Good. За сайн байна. Сайн байна. За 11. Дараагийнх нь. Энэ цаг зөв байна уу эсвэл алдаатай байна уу? Зөв байна тийм ээ. Яг зөв байна. We celebrate every year гэдэг үг байгаа учраас тийм ээ. Жил бүр тэмдэглэгээ гэдэг. Бол зөв байх нэ. За энэ өгүүлбэрийг харъя. За энэ зөв байна уу буруу байна уу? During байна. Оо тийм ээ. During байна. Тийм учраас during байгаа юм чинь яах вэ? Continuous цаг. Окей тийм ээ. Тэгэхээр several months. За during several months гэхээр энэ бол өөрөө during гэдэг бидний танил үг байна. Тэгэхээр энэ үгийг бол бид нар юу гэж хэлэх хэрэгтэй ах нь вэ? Хэдэн сарын туршид гэж хэлэхдээ бид нар үр дүнг харуулхад ямар үгийг хэрэглэх хэрэгтэй гэдэг вүлээ? Яг тэр тухайн хэдэн сар үргэлжлээд байгаа, хэдэн цаг, хэдийн хугацаанд үргэлжлээд байгааг нь тодорхой заадаг ямар үг гэдэг вүлээ бидний мэддэг?
Эдэн сарын туршид гэвэл бүгдээр юу гэж хэлэх вэ? Эдэн сарын үеэр гэж арай хэлэхгүй байх нь тийм ээ. Яг тэр хугацааг харуулсан ямар цаг байх вэ? Энэ дээр during гэдэг нь юу болох вэ? Сайн байна. Зэрэгтэй агаарэ for зөв байна. За сайн байна. За тэгвэл оюутнуудаа нөгөө башин дахиад нэг дасгал ажиллуулъя. За түүр хүлээж байгаа. Намайг шал цаг юу нь болж ах шиг байна. За цаг болж байна. За баярлалаа. Тэгвэл юу яач. Нөгөө олон дасгалуудаар бас цөөлөд яг адилхан учраас болоод ачаад яг багшийн маань хэлдгээр бас цагийн менежмент бас чухал байна. Тэгэхээр та нар маань бас ингээд хичээлээ даалгавраа бэлтгэхдээ шалгалтандаа бэлтгэхдээ 7 хоногт хэдэн удаа цагаа яаж зарцуулж ингээд бэлдэж байна вэ? Хоолоо идэхдээ хэдийн зарцуулж гин, хичээлээ хэдээс хэдийн хооронд хийж гин, оройн хоол, за тэгээд дахиад давтлага гэх мэтчээ энийгээ бүгдийн цагийн тооцоогоор ингээд сайн гаргаарай. Тэгээд хичээлээ маш сайн цагийн менежменттэйгээр сайн одоо ингээд даалгавраа шалгалтандаа бэлтгээд өгөөрөө энэ загварыг бас та нар ашиглаж болох нь. Тэгээд хамгийн гол нь та нар маань хичээлээ хийх үедээ маш сайн юу байгаарай. Цагийн тооцоо менежментээ сайн зөв зарцуулаарай. Тэгээд гэж хүсэж байна. Тэгээд мэдээж өөртөө хангалттай их цаг гаргах хэрэгтэй, давтах хэрэгтэй. Хуучин дасгалуудаа энэ шиг ингээд сайн ажиллаарай. Түрүүн ям багш нь бас ажиллуулсан тийм ээ, хуучин тестүүдэд ажиллаарай. Нэг нэгнтэйгээ сайн ярьж, хариултаа сайн хэлэх юм бол та нарт илүү тогтдог. Тэгээд бас тайлбарлаарай. Тэгээд завсарлага заавал аваарай. Хэрвээ хичээлээ хийж байгаа тохиолдолд сайн завсарлага аваад 25 минут тутам 5 минут амрах зэрэгээр ингээд сайн амралттайгаар, сайн шингийн ямаа сайн угаад давталгаа сайн бэлдээд одоо эсэлтийн шалгалтанд амжилттай сайн хүсэж байна. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа.